За сайн мэцгэн нөө крипто пуужин тавтай морил бит хоёрын подкастын анхны дугаар үгийг хэлж байна. Тэгээд намайг Золбоо гэдэг. Инхэн. Тэгээд бит хоёр хоёулаа Америкт ажилд амьдардаг. Тэгээд энэ подкаст чаналыг эхлэх болсон шалтгаан нь юу вэ гэхлээр крипто буюу биткойн, криптокурренситэй холбоотой ер нь интернетээр олон хүнд ер нь хэрэгтэй хэрэггүй зөндөө мэдээлэл байдаг. Тэгээд бит хоёр яахаар шийдсэн бэ гэхлээр хамгийн хэрэгцээтэй мэдээллүүдийг өөрсдөө судлаад монголчуудаа хамгийн хэлбэраар түгээе гэж ер нь бодсон байгаа. Тэгээд үүгээр подкаст эхлүүлье. Тэгээд подкаст юугаар эхлүүлсэн дээр бэ гэж бодож ин гэхлээр криптотой ер нь сүүлийн 7 хоног юм уу сүүлийн ойрын хэдэн хоногт ер нь хамгийн том криптотой холбоотой мэдээллүүдээр эхлэе гэж бодлоо. Тэгээд түүний дараа бит хоёр юу бэлдсэн бэ гэхлээр хэдэн асуултууд байгаа. Манай үзэгчдүүдээс ирсэн хэдэн асуултууд криптотой холбоотой асуулт байгаа. Тэрийг асуултуудыг хариулаад тэгээ хамгийн төгсгөлт нь яах вэ гэхлээр бит хоёр пуужиндж болцсохгүй нэг койныг эпизод болгон дээр оруулах гэж шийдсэн байгаа. Тэгээд инхэд майког. Тэгэхээр хамгийн сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татсан яхахгүй анхаарлын төвд байсан гэж хэлж болох мэдээ бол Dogecoin байгаа. Тэгэхээр крипто сонирхдаггүй байсан, крипто ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийдэггүй байсан, олон хүмүүсийн анхаарлыг татсан зүйл бол яхахгүй Dogecoin гэсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр дөнгөж саяхан Jeff Bezos-ыг давж дэлхийн хамгийн баян хүн болсон. Ноёнтон Tesla-гийн үүсгэн байгуулагч Elon Musk маань ер нь Christmas-аас ихсүүлээд Dogecoin-ы тухай айгүйх жиргэж хэлсэн байна. Тэгэхээр жиргэж хэлснээс хойш манай Doge маань 8-9 дахин өссөн. Тэгээд энэхүү зүйл маань олон хүмүүсийн толгойг жиргүүлсэн, олон хүмүүс зүгээр дамжуулж мөнгө хийсэн. Крипто зах зээл дээр байдаг олон судлаачийн дургуйч бас хүргэсэн. Ерөнхийдөө бол баян хүн, нөлөө бүхий хүн байж олон хүмүүсийг одоо юу гэдэг нь уриалж хэрэгцээ багтай зүгээр нэг тийм тоглоом болгож гаргасан зоосыг худалдаж авлаа гэх мэтлэр бас аюух тийм шүүмж бас явсан байгаа. Гэхдээ нэг бас авах сайн зүйл нь олон хүмүүсийг яхахгүй бас крипто зах зээл рүү бас оруулж ирсэн гэж бас бид нар харж байгаа. Тэгээд саяхан бас ямар мэдээ авсан бэ гэхээр Tesla компани маань 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж өөрсдийнхөө баланс шитэн дээрээ биткойныг тавьсан байна. Тэгэхээр энэхүү өрмөц үйлдэл маань өнгөрсөн жилийн MicroStrategy гэдэг компани 9 сард биткойн худалдаж авч хийснээс ерөнхийдөө холбоотой. Тэгээд тэд нар нэг удаа биш 3-4 удаагийн гүйлгээгээр худалдаж авснаар одоогоор бол тэрбум гаруй долларын биткойнтай айл хэдийн. Тэгээд MicroStrategy компани Michael Saylor-ийн зохион байгуулсан бас 2000 гаруй Америкийн CEO буюу захирлууд оролцсон тийм конференц бас болсон. Тэгээд үүгээр яг 2017 оны өсөлтөөс 2020 оны өсөлт, 2021 оны өсөлт маань юугаараа ялгагдаад байгаа гэхээр институтууд буюу том байгууллагууд, компаниуд крипто валютыг анх удаага яг хөрөнгө оруулалт хийдэг asset гэсэн өнцгөөс ерөнхийдөө харж байгаагаар айгу онцлог тийм жил байгаа. Тэгээд дараагийн бидний бас оруулах гэсэн мэдээ маань юу байсан бэ гэхээр Америкт ерөнхийдөө жирийн иргэд юу гэдэг нь тэтгэврийнхаа сан дээр биткойн болон этеремд хөрөнгө оруулалт хийх тийм боломж байдгүй. Тийм хөрөнгө оруулалтын сан ерөнхийдөө байдгүй байгаа. Тэрийг бид нэр англиар юу гэж хэлдэг вэ гэхээр Exchange Traded Fund буюу ETF гэдэг. Тийм ETF одоогоор Америкт байхгүй харин 1 сая долларын assets-тай 250 мянган долларын орлоготой тийм баян хүмүүсийн хөрөнгө оруулалт хийх боломжтой тийм хөрөнгө оруулалтын сан байдаг. Тэрний нэг нь Grayscale Fund байгаа. Grayscale Fund өнгөрсөн жил 2 тэрбумын эргэлтийн хөрөнгөтэйгээр эхлээд өдгөө 26 тэрбум болоод өссөн. Айгуу тийм амжилттай хөрөнгө оруулалтын сан. Тэгээ энэ хүү амжилттай хөрөнгө оруулалтын сан маань саяхан нэг репорт гаргасан. Репортон дээр Ethereum гэдэг маань биткойны дараа орох хоёр дахь хамгийн үн цэнтэй блокчейн байгаа. Тэгэхээр Ethereum гэдэг блокчейнийг хэрхэн үнэлэх вэ гэдэг тийм репорт гаргасан. Тэгэхээр Ethereum-ийг үнэлэхийн тулд ерөнхийдөө 3 талаас нь харсан байгаа. Тэгэхээр Ethereum маань биткойноос ялгаатай зүйл нь юу вэ гэхээр биткойн дээр зөвхөн биткойн гэдэг зоосыг нааш цаашаа хөдөлгөж одоо цэвэр гүйлгээнд болон хадгалах зорилготойгоор ашигладаг бол Ethereum дээр маш олон зүйлийг хийж болдог. Ethereum маань супер компьютер гэж хэлэгддэг. Нэгсэндээ Ethereum дээр та өөрийн гэсэн аппликейшнүүд буюу програмуудыг бичих боломжтой. Сүүлээд явж байгаа хамгийн том хувьсгал нь санхүүгийн шин програмууд гарч ирээд байгаа. Шинэ бүтээгдэхүүнүүд бас гэж хэлж болно. Тэгэхээр энэхүү санхүүгийн бүтээгдэхүүнүүд маань эргэлтийн хөрөнгөнд 1 тэрбум доллар хүрэхэд өнгөрсөн жил олон хүмүүсийг
гайхшруулж исэн бол өдгөө айл хэдийн 37 тэрбум болоод өссөн байгаа даа. Тэгэхээр хамгийн ихний үзүүлэлт нь Grayscale Fund маань энэ хөрөнгө оруулалтын сан Ethereum-ыг ямар өнцгөөс харсан бэ гэхээр Ethereum-ийг мөнгө гэдэг өнцгөөс нь харж байгаа. Яагаад Ethereum-ийг мөнгө гэж байгаа гэхээр Ethereum гэдэг блокчейн экосистем буюу одоо Ethereum дээр баригдсан бүх одоо аппликейшн бүтээгдэхүүнүүд маань гүйлгээ хийх тоолондоо юу хэрэглэх ёстой байдаг гэхээр Ethereum-ийн өөрийнх нь зоос болох Ether-ийг хэрэглэх ёстой байдаг. Тэгэхээр Ether маань өөрийнхөө блокчейн дээр мөнгө болж явдаг. Тэгэхээр дэлхийн бүх мөнгнүүдтэй харьцуулах юм бол Ethereum маань Bitcoin-тай харьцуулбал Bitcoin-ийн үнэлгээний 20%, дэлхийд дээрх нийт алтны 0.53%, дэлхийд дээрх нийт M2 мөнгөний 0.7%-ийг эзэлж байгаа. Тэгэхээр Ethereum маань блокчейн дээр хийж байгаа гүйлгээний хэмжээ болон нийт шилжүүлж байгаа хөрөнгө ассетийнхаа хэмжээгээр айл хэдийн Bitcoin-ыг давтсан. Тэгэхээр үнэлгээний хувьд Bitcoin-ыг гүйцэхгүй ч гэсэн хэрэглээний хувьд айл хэдийн давтсан тийм үн цэнтэй блокчейн байгаа даа. Тэгэхээр саяны үзүүлэлтээс ерөнхийдөө ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр Bitcoin Ether маань undervalued буюу өшөө бас үнийн хувьд өсөх боломжтой юм байна гэдгийг бас нэг харуулсан зүйл болоо та. Дараагийн нэг үзүүлэлт маань Ether гэдэг зоос маань яг ашигт малтмал үн цэний ерөнхийдөө үнэт цаасны ерөнхийдөө шинж тэмдгийг бас гаргаад байгаа. Тэр маань ямар учиртай гэхээр одоо жишээ бид нар газраас нүүрсийг ухаад гаргачих юм бол түлцэн нүүрсээ бид нар дахиад хэрэглэж болохгүйтэй адилхан ирээдүйд ямар нэгэн гүйлгээнд хэрэгжилж байгаа тэр тодорхой Ether маань шатах буюу тэр чигтээ устдаад гүйлгээнээс гарах тийм шинэ апгрейд буюу шинжилэл явж магадгүй. Тэрийг бид нар юу гэж хэлээд байгаа вэ? EIP 1559 буюу Ethereum-ыг сайжруулах одоо саналуудын нэг байгаа даа. Тэгэхээр энэхүү шинжилэл маань бас удахгүй хийгдэж болцсохгүй. Тэгэх юм бол Ethereum маань шинээр нөгөө inflationary буюу инфляц болж дахиж зоос орж ирэхээс илүүтэйгээр хэрэглэгдэх тусмаа илүү ховор болж илүү цөөрдөг. Цаашлаад нөгөө үнэн дээрээ дээшгээ өсөх тийм дарамтыг илүү бий болох тийм боломжтой шинжилэл бий болох гэдэг. Тэгэхээр Ethereum-ийг жишээ нь компани гэж харах юм бол компанийн орлогыг бид нэр ерөнхийдөө хувьцаатай нь харьцуулсан тийм харьцаануудыг хардаг бол бид нэр Ethereum дээр нийт хийж байгаа гүйлгээний хэмжээг Ethereum Ether гэдэг зоосныхоо үнэтэй харьцуулсан тийм харьцааг бас харж байна. Түүнийг бид нэр юу гэж хэлээд байхаар price to sales ratio гэж хэлээд байна. Тэгэхээр энэхүү харьцааг харах юм бол Ether маань бас айгүй хямдхан харагдаж байгаа. Нэгсэндээ маш их гүйлгээ хийгээд байдаг. Хийж байгаа гүйлгээнийхаа хэмжээг ерөнхийдөө Ethereum маань үнэн мэн одоохондоо гүйцэж чадахгүй байна. Дараагийн нэг point маань юу байсан бэ гэхээр Ethereum-ыг хүүгийн орлоготой үнэт цаас гэж харж байна. Нэгсэндээ бид нар мөнгийг банкнд хадгалж болдог шиг Ether-ийг өнөөдөр хадгалаад тэрнээсээ хүүгийн орлоготой болох боломжийг ерөнхийдөө бий болгоцсон. Ether маань секундэд 15 гүйлгээ хийдэг бол энэхүү 15 гүйлгээний хэмжээг ерөнхийдөө цаашдаа өсгөх зорилготой дараагийн том шинжилэлт маань Ethereum 2.0 буюу Ethereum 2 гэж хэлэгддэг байгаа. Тэгэхээр энэний хамгийн анхны үе шат болох Beacon Chain өнгөрсөн жилийн 19 сард гарсан. Тэгэхээр хамгийн гол бий болсон өөрчлөлт маань юу вэ гэхээр та өнөөдөр Ether гэдэг зоосоо ашиглаад Ethereum-ийн дараагийн шинжилэлт та оролцсноороо хүүгийн орлого авах боломжтой болсон. Тэгэхээр яг одоогийн байдлаар авч болох хүүгийн орлого маань 518%. Тэгээд цаашлаад Ethereum дээр түрүүн хэлжсэн баригдсан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг ашиглаад та бас хүү болох боломжтой. Тэрэн дунд Aave гэдэг төсөл байгаа. Aave дээр та өөрийнхөө Ether-ийг хадгалах юм бол 0.27%, Alpha Homoro дээр хадгалах юм бол 547%, Celsius Network дээр хадгалах юм бол 661%-ийн хүү болох боломжтой. За тэгэхээр гих мэтлэн ерөнхийдөө Ether-ээ та эргэлтэнд оруулах боломжтой юм байна. Үүнээс гадна Ethereum-тэй холбоотой гол үзүүлэлтүүд ерөнхийдөө хамгийн өндөр цэг үз дээрээ тулцсан байгаа. Одоо жишээ нь нийт Ethereum хэрэглэдэг хүмүүсийн тоо буюу одоо Ether гэдэг зоосыг хадгалдаг хүмүүсийн тоо маань хамгийн дээд хэмжээнд дээр явж байна. Цаашлаад Ethereum блокчейнд оролцож байгаа олборлагчдын тоо, тэгээд аюулгүй байдлыг хэмждэг hash гэдэг үзүүлэлт маань бас хамгийн өндөр цэг дээр ерөнхийдөө тулцсан байгаа даа. Тэгэхээр энэ бүх үзүүлэлтүүдийг хараад Ethereum-ыг цаашдаа ч гэсэн өсөх боломжтой юм байна гэсэн тийм репортыг Grayscale Fund-аас гаргасныг та бүхэнтэйгээ хуваалцлаа. За баярлалаа. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байлаа. Тэрийг хуваалцсанд баярлалаа. Тэгээд одоо яа гэхлээр хоёулаа асуулт хариулт руугаа оръё те. Тэгээд хамгийн хүмүүсийн хамгийн их хүссэн хариулт авах хүссэн асуултуудаас эхлэхэд ер нь яаж эхлэх вэ гэсэн асуулт байна. Ямар coin авч эхлэх үү? Bitcoin авахсан дээр юм уу? Ethereum авсан дээр юм уу? Тэгээд түүнийг дагаад ямар стратеги ер нь барьж
инвест хийсэн дээр вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр бид нараас өмнө 2 удаа Zoom-ээр лайвараас хүмүүст мэдээлэл өгсөн байна. Тэгээд ер нь хүмүүсээс айгүйх асууж ирсэн асуулт бол яхаар буй юм. Тэгээд одоо яг анх та крипто сонирхоод оронгууд ямар асуудал гардаг вэ гэхээр сошиал медиа хараад мэдээ хараад нөгөө тэр мэдээлэл төр тулгуурлаа шийдвэр гаргах гэдэг. Эсвэл ямар нэгэн зоосыг үнийн хувьд өслөөг ингээ сандраад нөгөө өсцөн зоос руу айл хэдийн орох гээд байдаг ч гэдэг юм уу, ийм алдаа гарах гээд байдаг. Тэгэхээр хамгийн анх бол айл хэдийн зах зээл дээр байр сууриа олсон олон хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг тэр зооснуудад хөрөнгө оруулалт хийвсэн. Нэгсэндээ биткойн этермээс өөрийнхөө гарааг эхлэхийг бол зөвлөж байна. Цаашлаад бүх мөнгөө бас ингээд нэг зоос руу хийгээд эсвэл бүх мөнгөөрөө крипто валют авах бас буруу. Мэдээж та тодорхой хэмжээний мөнгөөрөө алт худалдаж аваад, хувьцаа худалдаж аваад, тодорхой хэмжээгийн бэлэн мөнгөөр нь хадгалаад тэрэн дээрээ хүүгийн орлого олоод хажуугаар нь бас тодорхой хэмжээг крипто валют руугаа хийгээд явуул бас илүү зүйтэй. Тийм түрэн дээр бас нэмж хэлэхэд бас өөрөөсөө дурдлаа шүү дээ. FOMO-орж орно гэдэгтэй. Яг ингээ аль хэдийн ингээ өссөн 10x 100x өссөн тим койнууд дээр ингээд FOMO-роод оронгууд нөгөөх нь одоо ингээд дамп хийдэг ч юм уу те. Тим зүйлүүд зөндөө байдаг крипто дээр. Тэгээд тэрийг бас avoid хийх хэрэгтэй те. Тэрийг өөрсдийнхөө research-ийг хийгээд тэгсний дараа ер нь ямар зоос авах вэ гэдгийг сайн судалж ийж хийх үнэхээр зөв байдаг. Тэгээд дараагийн асуулт юу вэ гэхлээр ямар exchange broker хэрэгжилж юу coin одоо ер нь авах вэ? Тэгээд exchange хэрэглээд авсан coin-уудаа дараа нь ер нь яаж хадгалуул дээр, хаана хадгалуул дээр гэсэн асуулт. Тэгэхээр бидний хувьд Америкт байгаа. Хэрвээ та сонсож байгаа та Монголд байгаа бол Монголд TradeCGM гэж сайт байт юм билээ. Тэгээд TradeCGM-ийн ороо та бас зоосоо худалдаж авч болно. Тэгээ мэдээж банктай ерөнхийдөө адилхан байгаа даа. Нэгсэндээ та зоосоо худалдаж авч байгаа брокер дээрээ хадгалах, банкнд мөнгө хадгалах хоёр ерөнхийдөө төстэй. Нэгсэндээ та мөнгө хадгалахдаа банкндаа итгэж хадгалж байгаа. Та брокер дээр зоосоо хадгалж байгаа та тэр брокертой итгэж байна гэсэн үг. Тэгэхээр крипто буюу блокчейнтэй холбоотой хамгийн том хувьсгал маань юу вэ гэхээр та мөнгөө өөрөө хадгалах боломжийг ерөнхийдөө бий болгосон. Тэгэхээр их хэмжээний мөнгө хадгалж байгаа тохиолдолд өөрийнхөө wallet буюу мөнгө хадгалдаг нөгөө програма утсан дээрээ суулгаад эсвэл компьютер дээрээ суулгаад тэрэн дээрээ хадгалвал зүгээр. Дөнгөж хэрэгжилж байгаа улсуудад бол бид нэр Trust Wallet гэдэг нэртэй wallet-ыг санд болгож байгаа. Binance-ийн бас хөрөнгө оруулалтыг аваад хийсэн айгүй хэрэглэхэд тийм хялбар wallet байгаа даа. За баярлалаа. Тэгээд өөр бас нэг асуулт юу вэ гэхлээр хүмүүс одоо биткойн майн хийнэ гэж ярьдаг те 2016 17 онд тийм яриа зөндөө байсан. Тэгээд ер нь тэрийг хийсэн дээр юм уу эсвэл зүгээр coin-доо ингээд хөрөнгө оруулалт хийгээд тэрүүгээрээ ингээд мөнгө олсон дээр юм уу? Тэгээд энэ хоёр юутай асуулт байна. Тэгээд mining буюу staking гэж үүдэг те. Тэрнтэй холбоотой асуулт байна. Тэрийг хариулахгүй. Тэгэхээр биткойны давуу тал маань биткойныг хин нэгэн удирддаггүй. Хин нэгэн тэрний цаана одоо нэг жишээ нэг байгууллага, нэг улс, нэг хүн байдгүй. Тэгэхээр биткойныг одоо аюулгүй байдлыг хадгалж идэг. Бүх гүйлгээнүүдийн үнэн зөв байдлыг хадгалж идэг систем нь юу гэдэг вэ гэхээр олборлагч гэдэг тийм ойлголт байдаг. Тэгэхээр олборлагч гэдэг маань маш олон компьютерууд дэлхийд даяар олон ингээд үнцэг болон бүр байрласан компьютерууд бүгдээрээ биткойны софтверыг суулгаад тэгээ хоорондоо тэр гүйлгээнүүдийг ерөнхийдөө харилцдаг гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар юу гэж хэлээд байгаа proof of work гэж хэлээд байгаа. Proof of work маань юу гэсэн үг вэ гэхээр та олборлого төхөөрөмж худалдаж аваад тэрийг тогон залгаад тодорхой тийм биткойнд зориулсан онцлог таадаг байгаа даа. Тэгэхээр энэхүү систем нь маш их хэмжээний тог зарцуулдаг. Тэгээ байгальд ээлгүй гэж үзээд сүүлийн үед болохоор Ethereum-ээр ерөнхийдөө эхэллээд бас бусад бас Polkadot, Cosmos гэх мэтлэн бас алдартай тийм хүмүүсийн дунд танигдсан тийм блокчейнүүд бас байгаа. Эдгээр юу хэрэглээд байгаа? Proof of stake гэдэг систем хэрэглээд байгаа. Ethereum нь одоо Proof of Work-ээс Proof of Stake руу шилжиж байгаа. Тэгээ Proof of Stake гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Bitcoin дээр та олборлохдоо тог хэрэглэдэг бол одоо гол хэрэглэж байгаа түүхийд маань тог байгаа даа. Proof of Stake гэдэг нь юугаар хэрэглэж байгаа гэхээр та тухайн блокчейний өөрийнх нь зоосыг ашиглаад тэр зоосыг та авч тэр өөрийнхөө хөрөнгө оруулалтыг та барьцаа болгож тавьснараа нөгөө блокчейнийхаа та аюулгүй байдалд оролцдог байгаа даа. Тэгэхээр энэ маань илүү бага тог зарцуулдаг. Тэгээд байгальд илүү ээлтэй гэдгээр давуу талтай. Тэгээд энэ маань жирийн бидний шиг хүмүүст ямар боломжийг бий болгосон бэ гэхээр тухайн блокчейнийхаа зоосыг ашиглаад
passive income буюу хүүгийн орлого авах боломжийг бий болгосон. Түрүүн Cosmos гэж дурдсан. Тэрэн дээр өөрсдийн гэсэн Atom гэдэг зоостой. Та Atom гэдэг зоосыг аваад өөрийнхөө Trust Wallet руу шилжүүлээд тэрийг стейк хийгээд жилийн 10% хүүтэй Atom гэдэг зоосоо та урамшуулалт авах боломжийг бий болгосон байгаа даа. За баярлалаа. Тэгээд дараагийнхын дугаарууд бид хоёр яахаар шийдсэн бэ гэхлээр бас сайн дурдсан passive income буюу тэг ингэж passive income-ыг ер нь яаж хийх вэ те өөр exchange-үүдийг ашиглаад яаж ингээ хүүтэй мөнгө олох вэ тэрийг бас айгуу сонирхож илээ хүмүүс. Тэгээд тэрний талаар бид хоёр бас бичлэгүүдийг подкастт оруулъя гэж бодсон байгаа дараагийнхын дугаараар. За тэгээд хамгийн сүүлчийнхээ асуулт руу оръё. Тэр юу байсан бэ гэхлээр такстай холбоотой асуулт байсан. Ялангуяа Америкт амьдарч байгаа хүмүүст. Тэгээ таксыг яаж төлөх ёстой вэ? Яаж репорт хийх ёстой вэ гэдэг дээр хариулт өгөөч. Тэгэхээр крипто дэдэг хүмүүс тэр ямар яриад өгөх вэ? Hodl гэдэг ойлголт. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зоос аваад тэрийг хоолт хийгээд нэгснээр зарахгүй байхыг хэлдэг. Тэгэхээр та хэрвээ ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээд зоос авцсан бол тэрийг хязгаарч зарахгүй хадгалж явах юм бол та хязгаарч татврын өрөнд орохгүй. Заран зартлаа. Тэгэхээр татврын гүйлгээ гэж юм байна. Таны зарж байгаа эсвэл нэг зоос нөгөө зоос руу солиулж байгаа гүйлгээ болгон маань өөрөө татврын гүйлгээнүүд байгаа даа. Тэгэхээр та ашиг хийсэн бол тэрэн дээрээ татвар төлнө. Алдагдал хүлээсэн бол тэрэн дээрээс та татврын үр чинь хасагдаад явна гэсэн үг. Тэгэхээр Монголд байгаа хүний хувьд бол мэдээж Монголынхон татврын хууль дүрмэнд мөрдөгдөн. Америкт байгаа хүний хувьд бол анхаарах ёстой зүйл бол та хамаагүй олон гүйлгээ хийх юм бол тэр болгон чи өөрөө эргээгээд татвараа бодоход их төвөгтэй. Тэгээд татврын өрөнд орох магадaltaй болгож байгаа. Тэгээд Celsius Network гэдэг түрүүн төслийг бас дурж исэн. Тэр төсөл маань ямар боломжийг бий болгосон бэ гэхээр та зоосоо зарахгүйгээр барьцаа болгоод зээл авах боломжтой болгоцсон. Тэгэхээр татрын хувьд бол мэдээж ярих юм бол илүү том сэдв. Тэгээ яг хамгийн энгийнээр бол нэг ийм л мэдээлэл өгье. Тийм. Тэгээ ер нь хамгийн сайн зүйл бол зүгээр coin аваад хоолт хийх л юу шүү дээ. Тэгээ ер нь татварт ер нь хамгийн ээлтэй зүйл гэвэл тээ. За подкастынхаа сүүлчийн хэсэг рүү орё гэж бодож байна. Тэгээд энэ юу вэ гэхлээр энэ 7 хоног пуужиндах магадaltaй хамгийн пуужиндах магадaltaй coin талаар ярих гэж бодож байна. Тэгээд энэ coin бол Chromia гэдэг coin байгаа. Тэгээд дурдж хэлэхэд юу вэ гэхлээр инхээ бид хоёр бол санхүүгийн зөвлөгөө энэ бол санхүүгийн зөвлөгөө биш. Харин юу вэ гэхлээр бид хоёр өөрсдийнхөө хийсэн research дээр base хийгээд та нартай мэдээлэл олох зорилттой юу байгаа. Тэгээд Chromia-гийн талаар мэдээлэл өгье. За тэгэхээр Chromia маань та хэрвээ CoinGecko болон CoinMarketCap гэдэг сайт руу орох юм бол CHR гэдэг ticker symbol-ээр нь хайх юм бол гараад ирнэ. Яг 3 үсэгтэй CHR. Тэгээд өнгөрсөн оны 8-9 сард ерөнхийдөө оргил дээрээ хүрээд биткойн Ethereum өсөлтийг ерөнхийдөө дагаж чадаагүй нэлээд уналттай байж байгаа. Саяхнаас ерөнхийдөө өсөлтийн тренд рүү орж болзошгүй тийм coin буюу зоос байгаа даа. Тэгэхээр Chromia төслийн хувьд аюу сонирхолтой нь юу вэ гэхээр Ethereum-ийг гарахаас ч өмнө Colored Coin гэдэг төсөл дээр энэ Ethereum-ийн үүсгэн байгуулагч Vitalik Buterinтэй хамтарч ажиллаж исэн залуучууд байна. Тэгээд эдгээр залуучууд маань өөрсдөө 2006 оноос хойш төрөл бүрийн төслүүдээр хамтарч ажиллаж исэн. Тэгээд блокчейн буюу одоо энэ тархалцтай бүртгэлийн системийн энэ зах зээл дээр технологи дээр ажиллаад аяга удаж байгаа туршлагатай тийм мундаг залуучууд байгаа даа. Тэгээд яг сүүлийн үед юу гэдэг өсөлттэй холбоотойгоор гинт гарч ирээл мөнгө хийчихэд алга болох гээд байгаа биш. Эднэр бас гарч ирээд айл гэдэг удсан учраас айгүй тийм олон танигдсан төсөл байна. Тэгээд Chromia-гийн хувьд Chromaway гэдэг Шведд байдаг компани бий болгосон блокчейн байгаа. Тэгээд бусад блокчейнээс ерөнхийдөө ялгарж байгаа онцлог нь юу вэ гэхээр бидний мэдих уламжлалт одоо энэ бүх технологиуд дээр хэрэгэлдэг, back-end технологи дээр хэрэглэгддэг, database буюу одоо дата базын технологиг блокчейнтэй холбосон байгаа. Тэгэхээр энэ database маань ямар технологи гэхээр relational database буюу одоо монголоор яг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол хүснэгтэн дээр тулгуурласан тийм базын сан байгаа даа. Тэгэхээр хүснэгтэн дээр тулгуурсан энэ базын санг блокчейнтэй холбосон анхны тийм төсөл байгаа даа. Тэгээд ерөнхийдөө код бичдэг хүн болгон бол мэдж байгаа SQL гэж яг энэ database дээрээс одоо мэдээлэл авдаг тийм хэл үүдэг. Тэгээ SQL гэдэг хэлийг жоохон өөрчлөөд тэрнтэй ерөнхийдөө тэрэн дээр үндэслэн жоохон төстэй одоо өмнө жишээ нь код бичижсэн хүмүүс хурдан сурах боломжтой тийм Rail гэдэг өөрсдийнхөө бас программын хэлийг бас бичсэн. Тэгэхээр өөрсдийн гэсэн блокчейнтэй бас өөрсдийн гэсэн программын хэлтэй ийм төсөл байгаа. Тэгээ энэхүү төсөл маань Шведийн засгийн газартай хамтраад бас газрын бүртгэл дээр ажилладаг Blockhouse гэдэг компанитай саяхан бас үйл хөдлөл хөрөнгийн блокчейн дээр тавьдаг төсөл дээр ажиллаж байгаа.
Тэгээ өөрөөсөө тоглоом хийдэг гейминг студио буюу тоглоом хийдэг тийм студи худалдаад авсан. Тэгээд энэ хүү төсөл дээр айл хэдийн тоглоом барьж байгаа 2 3 тийм тоглоомнуудаас айл хэдийн байгаа. Тэгээд Chrome-ийн хувьд та CHR гэдэг энэ зоосыг худалдаж аваад хэрвээ өөрийнхөө та wallet-д хадгалах юм бол бас стейк хийж болно. Түрүүн бидний стейкийн талаар ярьсан. Тэгээ 25% ерөнхийдөө хүүтэйгээр стейк хийх бас боломжийг бас олгож байгаа. Тэгээд ийм төсөл байгаа. Тэгээд бид нар ярианыхаа тайлбар болгон дээр бид нэр өөрсдийнхөө бичсэн нийтлэлийг оруулж байгаа. Тэгээ Chrome-ийн талаар та судалмаар байх юм бол бидний бичсэн нийтлэлийг уншиж болно. Тэгээд үргэлжлүүлээд өөрсдийнх нь бас блог дээр айгүй дэлгэрэнгүй сүүлийн үед болж байгаа бүх мэдээлэлүүдээ оруулж өгсөн тийм төсөл байгаа. За инхэд баярлалаа. Тэгээд Chrome-ыг ямар exchange-ээс авч болох вэ гэхээр KuCoin гэдэг exchange байгаа. Тэгээд Binance гэдэг exchange байгаа. Тэгээд өнөөдрийн подкастыг сонссонд та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн ярьсан топик дээр асуултууд байх юм бол та коммент дээр үлдээгээрэй. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.